Сайн мэцгэнөө номын ертөнц клубын ахлагч Тэмэргэн байна. Манай энэ хүү байгаль орчны тухай 50 номны маань подкастт номын ертөнц клубын гишүүн Халиун. За Халиука хоёулаа өнөөдөр яг ямар номны талаар ярилцгаалаа? Джеймс Олдрич зохиолчийн гайхамшигт Монгол адуу гэсэн. Гадаад хүн юм уу тий? Зохиолч нь. Тийм. Тэгснэ Монгол адуу гэж судалсан юм уу? Аха. Маш их сонирхолтой ном байна. Аха. За тэгвэл хоёулаа зохиолчийн талаар багс мэдээлэл үзэгчтэйгээ хуваалцъя. За 1918 онд Австралид юм төрсөн. Тэгээд 73 онд Ленины шагнал авсан. 78 онд болохоор манай оронд ирж исэн. За тэгэнгүүт бүгд найрамдах Монгол ард улсын ардын их хурлын тэргүүлэгчдийн дарга Сэдэн Балдар манай одоо яг өгтөж аваад гэргийтэй нь өгтөж аваад уулзаад тэгээ найрамдал медалийг ингэж гардалж өгсөн байдаг. Гэх юм уу? За тэгвэл яг энэ ном дээр дан адууны тухай гарах уу те? Ер нь бодлол адуунаас гадна нэг энэ маань болохоор Англид байгаа Кити болон Монголд байгаа Баярт гэдэг хоёр хүний ингээд шуудан гэсэн үг. Шуудангийн хавтаар гардаг. Баярт маань Монголд байгаа. Тэгээд яг тэр амьдардаг нутгийнх нь нутагтаа ингээд нөгөө адуутай. Тэгээ адууга хариулж явж байгаа нэг өдөр ингээд нэлээд өндөр уулын харгалзаар гараад ингээд харсан чинь ингээ нөгөө нэг Монголд одоохон нөгөө нэг багассан гэх юм уу? Бүр улаан наманд хаврцсан байгаа тийм амтан буюу зэрлэг адуу буюу тахиг сүргийг олж хардаг. Ер нь бол тэр хүнийг харахаас өмнө тахи ер нь бол байгаа ер нь бол олоог байсан гэсэн. Тэгээд ах ер нь бол хараад тэр хүний хувьд бол урд нь харж байгаагүй. Тэгээд анх хараад бас амар яа адуунаас ийм өөр юм байна штэ. Тэгээ яг тэр амтан өөрийгөө яаж хамгаалж байгаа зэрэг тэр юм хараад айгүй тэр адууг бишрээд энэ тухайгаа болохоор англи дахь найз болох Кити дээ. Тэгээд Китигийн өвөө нь өөрөө тийм амтан үржүүлэхийн газарт ажилладаг гэх юм аа. Одоо яг нөгөө нэг байгалийн ховорцсон амтуудыг ингээд үржүүлэх тийм ажлыг хийдэг. Тийм тэр өвөөгийнхэн талаар сонсоод тэгээ ингээд Китид ингээд захиа бичиж байгаагаар ном маань хэлдэг. Тэгээ ер нь бол Баярт Кити хоёрын шуудан гэр нь бол нэлийн ингээд бичсэн шуудан гэр үзүүлдэг. Тэгээ Баярт маань болохоор нөгөө монголоор бичээд өөрийнхөө хичээрээ ингээд англи руу хөрвүүлээд ингээд тэгээд найз руугаа явуулдаг. Тэгэнгүүт Кити болохоор англиар бичээд буцаад монгол руу явуулдаг. Тэгээд тэрийг нь өөрийнх нь ихч болох сэргэлэн ингээд орчуулад ингээд Баяртад хүргэдэг гэх юм уу? Тийм. Ер нь бол бас хэл ойлголцохгүй ч гэсэн ингээд те ингээ гоё аргаа болоод харилцаж байгаа нь бас гоё дотны нөхөрлөлийг бас харуулж байгаа. Тэгээд хамгийн сонирхолтой байсан гэх юм бол нөгөө нэг зэрлэг адуу яг Монгол одоо яг адууг бодох юм бол арай өөр байдаг. Тэгээд энэ адууг англи руу ингээд явуулах гад ер нь бол Баяртыг мэдсний араас тэр газар ингээд үржүүлэхийн хүмүүс ирээд тэгээ нэлээд тэр адууг харж агаад тэгээ ер нь бол дөрвөн адууг нь барьж аваад ингээд өөр улс руу явуулаад үржүүлэг хийя. Ер нь бол үржүүлъя гэд тэгээд тэрний дотроос яг манай Баяртын бүр амар ингээд галзуу пеннээс нэр адуу маань болохоор ер нь бол нөгөө гүү хураах гэж ярддаг штэ тий. Азраг гүүр яг тэр нөгөө тэр гүүраж байгаа тэр төрхтөнд амар тийм ингээд татагдаад пен болоод яг тэр пен усаа адуу гів гинт ингээд баригдаа явахаар болсон чинь ингээд Баяртад амар хэцүү байсан. Тэгээд баригдаад хаачиж тэр адуу англид байгаа Кити тэр найзынд нь очихоор болоод тэгээд тэдний болохоор ер нь бол нэлээд том газар нутагтай яг тэр дотроо ингээд амтан үржүүлэхийн юм хийдэг. Тэгээд тэнд нь бас цөөхөйтэй амтан байдаг. Тэгээд тэр амттайгаа үржүүлэхийн тулд ер нь бол бүхлээр ингээд торон хашаалцсан тийм газар байдаг. Тэгээ яг тэр үйл явдлын талаар ингээд Баяртад юм хэлдэг. Тэгээд тэнд одоо яг манай гол дүрийн бас нэг юу болох Пони гүү гэдэг. Пони? Гүү. За. Нүүд арай жижиг пони. Тийм үү? Тийм тэрнтэй ингээд ижилсүүлээд тэр пони болохоор Китигээс ерөөсөө салдгүй дандаа ингээд Китиг дагаа явж идэг. Айгу номхон. Бүр амар номхон. Тэгээд тийм номхон гүүгээ нөгөө нэг зэрлэг адуугаар ингээд наашлуулах гад ингээд арай л нөгөө нэг зэрлэхийг гэршүүлэх гэдэг юм уу? Тийм байдлаар тийш очиосон боловч манай одоо
цугтчихдаг. Китийг дагуулад. Ер нь бол цугтлаа бас нэлээд хугацаа шаардсан ч гэсэн яг тэр цугцсныхаа араас бас нэлээд олон саад бэрхшээлтэй учирсан. Тэрийг номноос нь нэлээд уншвал гоё ах. Миний хувьд талбар сэтгэл зовнжил байлаа. Яана гэж замд нь хөлн хугараад буудуулаад янз юм үздэг. Тэгээд тэр болгон дээр нь яг хажууд нь байгаа юм шиг. Яг тэр Кититэй адилхан. Кити бас амар пони гүндээ санаа зовоод байгаа шүү дээ. Тэр талаараа бичиж хаад яалтчгүй бүр ингээд амар санаа зовд юм лээ. Тэр болон одоо англиас монгол хүртэл тэр гадуу тавьчих чинь гэдэг ч юм бас. Харин тий. Чанга штэ тий. Яг тэр явдлыг бас ингээд уншихад бол бас зарим хэсэг дээр найжлаа. Зарим хэсэгт нь ямар мундаг юм бэ гэд бахархаа. Зарим хэсэгт нь яалтчгүй тэр адууг амар хөрөвцөн маш их бэлтгэл интеллект болж иж тэгээд Монголд ирсэн. Тэгээд амжилттай Монголд ирсэн. Гэхдээ Пети буюу одоо нөгөө пони хүн маань яг Монголд ирээд тэгээд өнгөрчдөг. Тэгээ унган нь яхаа үлддэг. Тэгээ унган буцаад англи руу яваад тэгээд сүүлд болохоор Баярт Кити хоёр маань бас уулзах савшаантай болоод тэгээд тэр хоёр уулзах гэж байгаа. Уулзах болсон тэр мэдээгээ дуулгаад ерөнхийдөө ном маань дуусдаг. Айгуу сонирхолтой. Тэгэхээр тэр сонирхолтой хэсгийн номноос нь уншсан дээр миний амнаас нь ш. За тэгвэл нэг юм сонирхол татж байгаа нь яг бидний мэддэг Монгол адуунаас Монгол тарих гэдэг зүйл яг юугаараа ер нь нэлээд ялгаатай байдаг вэ? Ер нь бол зэрлэг штэ тий. Хүн ерөөсөө ойртуулдаг уу. Тэгээд азраг маань болохоор нэлээд хол байгаа ингээд хүм ингээд тэрийг бол амар сайн мэдэрдэг. Тэгээд азрах чи ингээд яг тэр сүргээ бүр ингээд хүнээс хамгаалдаг. Тэгээд бүр амар тойрчгүйдэг. Тэгээд бас тэн дотор ширүүн тулаан болно. Хин яг энийг ахлах уу те болгоолж болох уу те ялчгүй тийм юм байдаг шүү дээ те. Яг тэр нөгөө зэрлэг адууны байгалийн чам басны бас зарим нэг зүйлүүд гардаг. Өөр нь гэх юм бол нэрлээ тийм болчихно. Том тэгээд яг энэ ном дээр гарч байгаа болохоор нүр нь арай өөр өдөг гэсэн. Тэгээд бэлэн нас жоохон өөр дүү байдаг гэсэн. Яг иймэрхүү. Яг ийм. Одоо булчинлаг гэхээр яг өндөр намын хувьд хэр ялгаатай вэ? Өндөр намын хувьд уу? Өндөр намын хувьд нэг ялгаатай биш ээ. Гэтэ арай жижигтэр гэх юм аа. Тэгээд бас айгүй тогшин. Тэгээд аюулаас өөрийгөө хамгаалах тийм горим гэж байдаг штэ хүнд. Тэрнтэй адилхан адуунд бас байгаа. Тэгээд тэр адуу ганцхан өөрийгөө биш сүргээ хамгаалдаг. Ер нь бол хүнийг айгүй холоос ч гэсэн мэдэрдэг. Тэгээд манай Баярт анх харж байхад тэр хадны цаана нуугдаад байгаа ч гэсэн тэр зэрлэг азраг маань ингээ харцсан мэдсэн. Тэгээд сүргээ хамгаалаад юм. Тэгээд нэг тавихаараа нэлийн хол тавьдаг. Ер нь тэгээд хэцүү газар амьдардаг. Хад асахтай ер нь тэгээд тиймхүү газар. Тэгээд нэг зүйл нь болохоор уснаас яадаг. Уснаас яадаг. Хүн ямар сони. Уусраа хордог. Зүгээр уухтаа болов тий? Уух хувьд болохон гэхдээ уснаас яадаг дотор нь орж марах гэсэн юм байдаг уу? Монгол адуу болоод ордог үстэй тий. Мингээрээ бас аюу ялгаатай юм лээ тэгээд мэдээж англиас монгол хүртэл явхад мэдээж гол мол таарна шүү дээ тий. Яг тэр хэсгийг бол нэлээд тойрж гардаг. Дандаа зэрлэг талаар явдаг. Тэгээд ерөнхийдөө зүрх шимширмээр хэсэг ялангуяа их гардаг шүү. Жохон зарим хэсэг дээр бол нэрэн гэсэн ингээд амны цаастай ч юм уу тийм нэлээс арчих цааштай уншихгүй. Амар юу гэдэг. Ялч хүн нөгөө номыг дотор нь орж уншихаар нэг тийм байдаг штэ. Яг тэр дотор юу болж байгаа өөр дээр мэдрээд яг тийж утсан болохоор. Тарих гэдэг юм тийм байна тий. Энэ талаар гарч байгаа энэхүү ном нь яг бидний энэ удаагийн 50 номны сэдв болох байгаль экологи гэсэн сэдвтийг ямар байдлаараа огтлцож байгаа юм бол? Ер нь бол байгалаа хамгаалах хэрэгтэй. Тэгээд тэрний цацуугаар энэ амьтад бол ерөөсөө нэлээд онгон зэрлэг байгуулт байдаг. Тэр нь хэрвээ хүмүүс ингээд суушаад эхлэх юм бол тэр хүн одоо яг амьтад байрлах газаргүй тэгээд ингээд хөөгдөх гэдэг шүү дээ. Тэгэхээр тэр газар тэр одоо зэрлэг амьтад хүнтэй л ойртох юм бол ерөөсөө ингээд гүг явчихдаг. Тийм болохоор бас жоохон хэцүү. Ер нь бол үржүүлж байгаа нэг талаараа сайн ч гэсэн нөгөө талаараа энэ нөгөө нэг өөрийнхөө төрж өссөн ундаасан газраа л байдаг болохоор бас тэр газрыг талхлаад ах юм бол хэцүү шүү дээ. Тэгэхээр бас энэ газрыг ингээд сүйтгэхэд хүний нөлөө бас байгаа. Тийм болохоор миний энэ номноос харж байгаагаар байгаль экологитой юугаараа холбоотой юм гэхээр тэр газрыг хүмүүс ер нь бол талхлах нь аюу буруу шүү дээ. Тэр хүн тэр амьтдын амьдрах газрыг нь ингээд
эрүүлэр нь яг тэр онгон зэрлэгээр нь байлгах хэрэгтэй л гэдгийг ер нь амар сайн урайсан байх гэж бодож байна. Ахаа. За тэгвэл яг энэ номыг ямар насны үзэгчид маань ер нь уншаасаа гэж бодож байна. Илүү тийм зөвлөх бай. Өсвөр үеийнхэн маань уншаад эндээс ойлгоод тэгээ бас буцаад дахиад нэг үе гарч ирж штэ тэр үеийнхэндээ аюу зөвлөл ер нь хэрэгтэй гэж бодож байна. Яг тэгэхээр яхавд тэгэл нэг нас тогтсон хүмүүс уншаад яхаа өөртөө ингээд тэрийг мэдрээд ингээд болчих болох ч гэсэн өсвөр үеийнхэн уншаад дараагийн үедээ нөлөөлөх нь илүү чухал юм болоо гэж бодож байна. Ер нь бол ганцхан нэг үе амьдрахгүй шүү дээ. Тэрний дараагийн үе гэж байна. Дараагийн ч үе байгаа. Тэр үеүүдээ илүү ойлгохоор байвал бас илүү тэр гэж бодож байна. Манай энэхүү дугаарт оролцсон Халикада маш их баярлалаа. Энэ дугаарыг гүйцэтгэл ингээд дуустал нь сонсож энэ Монгол тех гэдэг амьтны талаар баг ч гэсэн мэдээллийг авсан үзэгч та бүхэндээ ч гэсэн маш их талархлаа. Манай дараагийн 50 номны жигсаалтын санал хураалт манай номын ертөнц клубын нээлттэй групп дээр байнга авагдаж байгаа. Тийм учраас та бүхэн өөрсдийн санал болгоомоор байгаа номнуудаа коммент хэсгээр оруулснаар бидэнд саналаа ирүүлэх боломжтой байна. Дараа уулзлаа төр. Баярлалаа.